Америкийн нэгдсэн улсын панк рок урсгалаар тоглодог Conquest for D хамтлаг нь манай улсад 2015 онд айлчлан тогтсон билээ. Хамтлагийнхаа монголоор ажиллахдаа нэгэн шин дууныхаа видео клипийг бүтээсэн бөгөөд уг дуу нь монгол үндэсний хөгжим, морин хураг хөөмөө, уртын дуутай хосолсон тэдний хувьд цоо шин бүтээл болсон байна. Клипийг Монголын Art Gear Entertainment студид бүтээсэн ба шинэ оны босгон дээр үзэгчдийн хүрээлэлд инх хүрч байна. Тус хамтлагийн төв болон зүүн өмнөд Азийн аялан тоглолтын хөтөлбөрт Монгол улс багтсан байсан бөгөөд аялан тоглолт нь Art Gear Entertainment болон Шанхай Tao Jam нэгдлээс зохион байгуулдаг Rock Naadam амьд хөгжим фестивалийн хүрээнд зохиогдсон юм а. Хамтлаг Монгол дахь аялан тоглолтынхоо үеэр манай рок хамтлаг дуучидтай уулзаж тэдэнтэй хамтарсан тоглолт хийсэн байна. Мөн хөдөө орон нутгаар зочилж малчин айлд 2 хонож Монгол ах уй уламжлалт ёс заншилтай танилцаж баримтат кино болон видео клипнийхээ зураг авалтыг хийж гүйцэтгэжээ. Art Gear Entertainment студийн хувьд бол 2010 оноос хойш Америк болон бусад орны гадны хамтлаг дуучидтай Rock Naadam фестивал дээр тасралтгүй хамтарч ирлээ. За энэ өнгөрсөн 2015 онд бид нэр Америкийн нэгдсэн улсын панк рок урсгалаар тоглодог Conquest for D хамтлагийг Монгол хайшин тоглох үеэр хамтарч ажилласан. Мөн хамтарч Монгол remix шин дууг бас гаргасан. Тэгээд энэ дууны клипийг хийх ажлыг бид бас хариуцж аваад энэ ажлыг дуусгаад шинэ онцгой зэрэгцээ дуусгасан дахь баяртай байна. Яг өөрсдийнх нь Америкийн хард рок хөгжмийн урсгалын одоо орчин үед явж байгаа энэ урсгал чиглэл дээр Монгол урлаг, Монгол хөөмийн өртөнд дуу морин хүрээ одоо үндэсний урлагийн элементүүдийг оруулаад тоглоход нийлүүлээд сонсоход бол ажиллахад энэ project дээр ажиллахад гайхамшигтай байлаа. Conquest for D хамтлаг нь 2006 онд Америкийн Сан Франциско хотод үүсгэн байгуулагдсанаас хойш панк рок урсгалаар дуу хөгжим бүтээн өөрийн орондоо төдийгүй Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Хятад улсуудаар айлчлан тоглож олон мянган шүтэн бичигчдтэй болжээ. Хамтлаг нь 2008 оноос эхэлсэн дэлхийг тойрох аялан тоглолтоо олон үндэстэн нэг underground гэсэн уриатаагаар хийж байгаа юм. Энэ аялан тоглолтоороо тэд дэлхийн улс орнуудын олон үндэстний аж амьдрал, ёс заншил, урлаг соёл тэр дотроо орчин үеийн рок хөгжмийн уялдаа холбоог нүдээр үзэж танилцж байна хэмээн өгүүлсэн байдаг.